өдрийн булаан хэлж байна. Hello. Зарим нэг хүмүүс нь кадр тасраад өчигдрийн булааг байхгүй. Энэ хоёрыг хардаа. Энэ манай шорлогны лабан энэ ш шорлогны лабан. Энэ болохоор чинь юу лээ TikTok лөө. Дуин билөө. Дуин дээр 50,000 даагштай. Энэ болохоор нөгөө өчигдрийн тасардаг. Энэ хараач эдэж уусныгаа даавад гараа явчих. Гүлэг алдаад гараа. Би тэгээд дэшээ нэг юм үзэхээр явчих. Би таад манай гадна талыг зөндөөл харуулж ирсэн да. Энд чалта барилга баригдчихъя. Гоёл чимэглэл тэгээд бас нэг ирэх үзгээд явж байна. Энэ манай нөгөө шорлогны лабан гэдэг лабан гоёл чимэглэл тэгээд юу зардаг. Эрдэнийн чулуу, үнэт чулуунууд зардаг байхгүй юу? Давхар ихнэр нь тэгээд тэрийг очиж үзэх гээд явж байна. Амди би дахиж арих уухгүй. Чаар хэлдэг. Амди би дахиж арих уухгүй. Арихнаас ч ууссан. Арих уул яах юм? Арих уул олж утсан хүндээ шууд машаа авч. Хөл гулгаад байна. Өнөг хэсэг газар штэ ингээд жам засж байгаа ингээ малтаад өгөхөд доороос нэрдэнс гарч байна. Ваа, тийм үү. Тэр нөр аль бидний 100 жилийн түүхтэй газар. Хятад тэгээ яага ухаж авахгүй байгаа маа. Чи улсын үед байжсэн газар гинэ. Доор бах эднэс. Энэ эмэгтэй манай юуны хайдны лабан байсан эмэгтэй. Харгой өөр. Тий. Хүн Лабан гэдэг чинь манай дарга нар шүү. Дарга каргоны дарга, шорлогны дарга. Тэгээ тэр нь хараа TikTok дээр 50,000. Манайхаар 50,000 дарга. Энэ үүчгэд ингээ амар том ба. Уугийнх нь амар зөөд шүү. Жага өгчөг тий. Амар хөөрхөн. 那里边有好多摆摊的，然后里面这个像清朝。 Юу нэ? Энэ бодомж чин улсын үед байжсэн гинэ. Одоо уртаа явж байгаа юм. Надаа нэмсэн. Одоо энэ яагаад эднээс дагуулж явж байна? Би юунаас өөрөө хэлдээ өөрөө явчих нь. Гэвч эднээс ингэ хэлж байгаа байхгүй наа. Манус очоод эднээс авч явах гүн нь миний өөрөө одоо хэлдээ хүн очоод авах гүнээс ондоо. Эдгийн үн нэрээд авах нь. Зүсрээд байна. Би одоо би авах үн нэг өөр, чи авах үн нэг өөр, эднэр авах үн бас нэг өөр гэсэн үг шүү дээ, тий. Вау, ийм гоё юунод байна. Яа. Гоё харагдчихна. Та нартай ийм гоё чимэглэл дээрээс лайв хийвэл яах вэ? Та гэж сонирхож байна уу? Энд бол гоё юмнууд байна. Эмэгтэй хүн юм болохоор шон сүлж. Энэ хэсэнүүдийг хартаа. Энэ бүр үнэхээр гоё юм аа. Нийл ягаан баллаар байна. Ну баахан байна гэж юм байна. Амар гоё үнэштэй гэрдэн тавьчих юм үстэй. Чаа манай тавар болчих гээд бүр янз. Гол үнэр нь амар гоё. Тий, ийм мат гэдэг юм штэ манайхаа. Тэгээд үнэр нь бүр айгүй гоё үнэртэй заяо. Одоо ингээл ширэн дээрээ тавьж байгаа дотны юм ихэд үнэр нь нэг тийм
Амар гоё юм шүү дээ. Агар моднаас арай өөр нэг тийм гоё сэнгэнсэн агар мод ч юм болохоор амар зөөлхөн үнэртэй шүү дээ. Энэ болохоор нэг тийм гоё сэнгэнсэн гэх нэг аюу гоё үнэртэй юм мод тийм ээ. Энэ гэхэд одоо хэдөө зархаад 这个上面我这个聚宝盆， 450. Аа тэгээд эднэр нь болохоор 那这种的就21块。 бид нар болохоор 40 мянга 因为分大小的，它这种30，你拿这种30，这种就20，这40啊60，还分还分。 Жижигэр нь болно нэ. Ийм нар юм хэн 30. 哦，对的。 Хайдын Аа жижигээс ингээд нь яг. том жижигээрээ өөр юм биш үү? Энэ болохоор 350 мянга гэж байна. Манайхаа энэ хардаа. Тэгээ н үзэмжнээс амар гоё ягаад ийм гоё мод идэм бэ? Үнэр нь бүр үнэн тасаргай. Агар мод ч юм болохоор зөөлөн үнэрт. Энэ болохоор нэг тийм сэнгэнсэн хэрнээ аюу гоё үнэртэй юм байна. Модных нь өндөр хижээдэн байдаг гинэ. Энэ модныхаа үнэрээ ингээд алдахгүйгээр байж идэг гинэ. Энэ ч гоё мод ээ. Бид хоёр сая амар гоё тийм юу болсон. Амар гоё мод үнэртэй. Агар мод ч юм болохоор зөөлөн үнэртэй дээ штэ. Саяны болохоор нэг тийм сэнгэнсэн хэрнээ амар гоё үнэртэй заяа. Тэгээд тэр модныхаа үнэрийг ингээд хизээдээ алдахгүй гэсэн амар гоё үнэртэй. Тийм гоё мод болсон. Та хэд аваад гэртээ ингээд хэд хэдийг тавьчихвал айгүй гоё юм байна. Энийг хардаа энэ бас. Яана би ингээд бурхны юм харахаараа явж чаддаг юм аа. Ингээд зүрх сэтгэл харагдаад үлдчихдэг шүү дээ аюу санаа. Ваа энэ хүртнүүдийг хардаа. Ийм гоё хүртнүүд дээ шүү дээ. Ингээд хам хүртлээ. Би таад ингээд элдв бусын одоо янз бүрийн хэрэгтэй хэрэггүй хувьд сонор гэж яхаар ийм гоё ирэх тэгээд нэг л одоо би өөрөө бүхэн шүтдэг бурхны юмдаа угаасаа сонирхолтой юм чинь бурхны ийм эрхнүүд тэгээ бурхны бусад ийм хэрэгслүүд тиймэрхүү юмнууд заруул яаж юм та гэж сонирхохоор байна уу энэ ч бол ингээд би сая энэ таарч үзлээ амар олон төрөл идэм байна тэгээ юмнууд айгүй гоё юм байна тэгээ би танарт тэгж үнэтэй үн нэмэхгүйгээр яхаа зүгээр мэдээж одоо хөдөлмөрлж байгаа юм чи би өөрийнхөө хаал хүнснийхаа мөнгөийг авах хэрэгтэй шүү дээ. Тэгээл тэрийгээ ингээ баг сар нэмээд лайв даад эсвэл гэртээ аваач чагаад лайв хийгээ заруул яаж юм та гэж сонирхгүй. Би болохоор яг өөрийнхөө мэддэг нөгөө нэг миний өөрийн хэрэгэлдэг бадман юм боо ирхэлээ шүү дээ. Одоо ийм ирхнээсээ авсан. Тэгээд таад хэрвээ сонирхох юм бол бас ийм ингээд өөр төрлийн эрхнүүд бас биш үү заяа ингээд бүр олон төрөл байгаа юм байна. Таад аль төрлөөс навыг үүд би бас биднээс нь үзүүлж болно шүү. Өөр тамаараа гэвэл юм байна.有啊， ийм олон төрлүүд байна. 这没关系，都120块钱呢。 Айгуу гоё гаранд массаж хийж байгаа юм шиг нэг тийм гоё мэдрэмж төрдөг юм байна. Харин нэстэ гоё юм биш үү? Тийм. Энийг ингээ маань талаар амар гоё. Тэр чинь одоо 3 жил. Гаранд нэг тийм массаж хийж байгаа юм шиг. Хөөш энэ хардаа ийм үрнээс гаргаж аваад ирэх болдог. Яах нэ. Миний зүүжээс ирэх чинь шүү дээ. Одоо нөгөө шаарлцсан байгаа ирэх юм шүү дээ. Би таар анхны 8-аагаа хийх гээд ирэхээ авсан. Тэгээд яг өөрийнхөө хэрэгэлдэг гоё бадман юм боо ирэхнээсээ авсан. Тэгээд гэртээ очиж байгаа бүр гоё ингээд дэлгэрэнгүй таydтай тайлбарлаад өгье за. Эргээ сайн ч үгтэй. Айрах ч ухсан. За хийчих одоо YouTube-ийнхаа үзэгчтэй амтаа. Яхаж айрах ухаан арихуусаар би олж айрах ухаан олж үзсэн хүнд би машин авч өгнө. 30 сая төгрөг өгнө. Ариг уух юм бол эндээс хойш ариг уух юм бол та сайн амарсан шүү дээ. Сайн сонсоод аваарай ариг уухгүй гэж. 这个花布，这个细的嘛，这个大了。 Энэ бас чулуу юу аа? 这个多少钱一个？这700元。这是什么石头的？玛瑙。Mana.
Бид хоёр сая энэ гоё чимэгтэй газарт орсон. Тэгээ бид хоёр тэр дээр тэнд очиж алтаа нэг бүгж авсан шүү дээ. Тэрийгээ тэндээс авч ирсэн юм байна алтан бүгжөө. Тэгээ сая л анзаарлаа. Хоорондоо адилхан гоо нэ юмсууд нь. Адилхан болж худлаа гэсэн үг. Манай одоо тэр эндээс хаад энтэй өсрөг угаалсан гарч ирэх байх 580. Саяны эмэгтэй дэнийг 580-аар авч байгаа юм уу? Тий. Лабаны хайдны лабано. Харин хата. Өдөө татцааш. Юу вэ? Харин нөгөө Тийм ээ. ийм там гоёл чимэглэлийн дэлгүүр байна. Станы төв байна. Энэ дандаа ийм мөнгө идэл зардаг хэсгүүд нь байна. Ахаа. Тэр юм нэ. Болохгүй гэнэ. Дандаа ийм мөнгнүүд зардаг юм байна цэвэр. Сая даар болохоор нөгөө чулууны хэсгээр нь явсан шүү дээ. Одоо энэ болохоор дандаа ийм мөнгөний хэсгээр нь явж байна. Одоо дэшээ гараад юу байх вэ? Би ингээд хүн дагаад гадуур дэлгүүр хэсэд явах айгүй дургүй. Дэлгүүр хэсүүд ганцаараа гоё л та. Дэлгүүр хэсэд юм уу зээд явах айгүй гоё байлаа. Тэгэхгүй нөө хүмүүстэй авахаар яг өөрийн хүссэн юм үзэж чаддаг. Ийм алт мөнгө гоё л чимэглэл шүр сувны том хөдөлгөөний төв байд юм байна. Амар халуун байна. Гадуур явахаар бүр нойр хүрээ явж чадахгүй яа. Энэ хэд нөгөө энэчээ байдаг улсад болохоор бас цагаан гавтаа гайгүй талцсан байт юм шиг байна. Манайд нь бүр нойр хүрээд назаараад явхад хэсэгцээ биш өдрийн одоо чи хэдэн сар үлээ 100 бараг эхлэх байх чинь 30-78 мянга гараад чи юу айн хатаа. Тэр ингээ яадаг юм. гоор дохор дээрээс хүн өсрөөд өгөөд л гэдэг юм. Жилд бол бүр 1-2 удаа бол бүр өгдөг юм. Одоо тэгээд эндээс болоод бүр бүгд тараар бүглээд тавьчих. Бүгдийн тэр аяар нөө. Тий. Эндээс ч өсрөөд өгөөд гэдэг гэнэ. Тэндээс хааш үсэх юм. Доош юм. Энэ хүмүүсийн юм руу юу? Тий. Ямар амар юм те. Тэгсэн нэ хүмүүс нь бас ингээд ажиллаад ах уу? Тий. Сонин те. Энэ бас ингээд гоё. Гараад үжнэ үү шээ. Оо яа энэ. Яна энэ зүүнний халууныг яаж давнаа? Хитрхи юм шийвтэй юм бүхэн халгай хөвддөг юм байна. Ийм гоё амттай маш сайн гоё амттай. Өссөн баг нэр. Одоо өстө гоч. Сайн чирэ болсон чи гэрээ алахгүй төөрөд гараж дээр арч чи гэрээ алахгүй төөрч штт. Ийм гоё байгалийн Батман юм буюу эрхийг
Одоо энэ жижиг хар талбарнууд нь угаасаа өөр дээрээ байглаасаа байдаг. Энэ нүх нь бас байглаасаа байдаг. Бод модны өргөн ийм ирэх. Банараа бүр сонгуулж байгаа тусгаалan авч ирлээ. Тэгээ хамгийн гоё нь энэ толгой нь ийм ясан толгойтой. Тэгээд чимэглэлт нь болохоор ийм хөөрхөн хонх оруулаад өгчээ. Тэгээ манай тоолж хахад одоо энэ хонх маань ингээд дуграад гоё элдв одоо ойр хавь муу юм ингээ үргэх зорилготой. Ийм хонхтой тэгэнгүүтээ бөөрийн болохоор ийм гоё чулуугаар хэлхэж өгье. Тэгээд одоо би ийшээ бурхныхаа өмнө сууж агаад ирэхээ хэлчихье. Монголчууд эртээр үеэсээ одоо үе дамжуулан хэрэглэсээр ирсэн маань тоолоод хаар ийм гоё өнгөтэй болдог. Ийм гоё гүн бор өнгөтэй болдог. Олон жил тоолохоор ингэж өнгө нь хувирдаг ийм гоё ирэх. Энэ миний өөрөө хэрэглэдэг ирэх нь байна. Энэ болохоор зархаж байгаа ирэх маань. Энэ нь бас л нэг бод модны бас нэг төрлөн юм да. Гэхдээ энэ нь илүү гоё. Яагаад гэвэл монголчууд эртнээсээ бадмаан ямбуу эрхийг үе дамжуулан маань тоолж хэрэгжилж ирсэн. Тиймдээж одоо Монголд бадмаан ямбуу гэдэг нэртэй хүн бас нилээдгүй олон байдгийн штэ. Одоо л орчин цагт ингээд мартаа дандаа нэг тийм чулуу, шүр, сууд гэх тийм үнэтэй металл үнэтэй тийм эрхнүүд рүү ороод идэв батсан болохоос уул нь бол эртээр үеэсээ монголчууд энэ эрхийг айгүй хэрэгжилж ирсэн. Тэгээд лам багш нар маань хүртэл өргөн эрхэнд маань тоолж байгаараа их буян хураадаг юм аа гэж ярьдаг юм бэлээ. Тийм болохоор ийм гоё хэдий эрх тань. Үнэн нь болохоор 99 мянга гэж байгаа шүү за. Би сая 3-ыг нь аль зарчлаа. Пэйж дээр зар оруулаад тэгээд 3-ыг нэгийн Солонгос руу, 2-ыг нэг хүн Монгол руу авахаар аллаа. Тэгээд айгүй баяртай байна. Би ингээд бараг л амьдралдаа анх удаа ингээд өөрийнхөө мөнгөөр юм хөдөлтөж аваад тэгээд тэрийгээ зарж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би яг тэг хэдий ингээд бас нөгөө аваа хөөрхөн мөнгөөр авсан байхгүй юу. Би хувьдаа болон чинь бурхны юм зарж байгаа болохоор бас тийм их ашиг энтер гэж бол нэмээгүй. Тэгээд нэг айжсэн 90 гутаа шууд ингээ 3 зарагдсан чи айгүй баяртай байна. Тэгээд бас нэг баярлж байгаа зүйл нь болохоор хүмүүс заавал юм үнэтэй цэнтэй тийм чулуу одоо алт эрдэнэс гэх тийм эрхийнхээ оронд зүгээр л ийм өрөн эрх аваад одоо маань тоолно гэж бодоод авч байгаа нь бүр айгүй тийм буянтай зүйл ахгүй юу. Яагаад гэвэл газар хүндэд чулуу авахгүй энэ чинь зүгээр л байгальд ургасан бод модны өөр бод мод гэдэг нь бод гэдэг үг нь болохоор санскрит хэлээс орчуулахаар гигэрл гэсэн утгатай үг гэж байгаа байхгүй юу. Тэгээд ийм гоё бэлэгдэлтэй модны үрийг аваад маань тоолно гэж байгаа болохоор тэр энэ эрхийг авч байгаа хүмүүстээ маш их баярлж байна. Баяртай байна. Буян нь үргэлж дэлгэрж явах болтугай. Би сайн нэг эрхээ хэлчихсэн. Одоо үлдсэн хэдий эрхээ хэлчихье. Тэгээ та цайлаа өгөхөр бол даа комент хэсэг юм уу эсвэл манай пэйж руу ороод ирээрэй. За би пэйжээ үлдээч. Эрхнүүдээ сонгож авахуулаад өөрөө энэчнээ хэлхээ та нар руу явуулаад өгнө гэсэн. Одоохондоо яг уу би хэлэхээр бол надад хүмүүснээ итгэхгүй байх. Гэхдээ би өөрөө эрчим бол маш өндөртэй. Тэгээд миний ингээд миний гар хүрсэн зүйл ингээд эрчим нь маш ингээд гоё цэвэрлэгдчихэд одоохондоо бол энийг би ингээ хэллээ гэд хүмүүс мэдгүй. Тэгээд хэдэн жилийн дараа миний барьсан хүрсэн зүйлийг хүмүүс ингээд айгүй дуртай баяртайгаар балаацалтад авдаг болно. Тэрийг би ингээд YouTube-ийнхаа хүмүүст гоё нууцаа хэллээ шүү заяа. Адахгүй тийм болно. Энэ яг нөгөө мэдгүй хүмүүс асуулж жоохон тэнийг юм ярьж байгаа шүү сонсогдож магадгүй. Гэхдээ яг зүгээр би нэр бичээд хэлээд үлдээчи. Би ирээдүйд юу болох яхаа мэдчихэж байгаа болохоор ингээд хэлээд хадгалаад үлдээж байгаа шүү. За тэгээ би дараа харна шүү дээ. Би энэ үед ингээд хэлчихсэн шүү дээ нэрийгээд. За тэгээ дараагийн хэдий ирэхээ айгүй гоё төвлөрч сууж агаад гоё дотроо манай тоолж агаад хэлэх нь энэ чинь нөгөө хүний буян ураах зүйл болохоор бас хамаагүй ингээд бодол санаа энэ тэнд явж байхдаа хэлхэж болохгүй. Тийм болохоор би гоё эрхэндээ төвлөрөөд тарин уншаад тарин сонсоод эрхээ эхлэхлээ. Тэгээд байж байгаад эргээд камера хасаагаа та нартай холбогдъё. Би та нартай хэлээгүй гэж магадгүй харуулчих. Талгааг нь ийм гоё ясан талгаа хийж өгч байгаа. Тэгээд энэ муу зүйлээс хамгаалах юм
гоё хонх хийж өгсөн. Тэгээд бөөрийн болохоор ийм гоё улаан чулуугаар хийж өгч байгаа. Би дээр нэг блогонд оруулсан уу юу хараа нэг 168 янаар нэг улаан бүгж аваад байсан да бурхантай. Тэр бүгжний чулуу гээд ийм чулуу бөөрөнд нь хийж өгч байгаа. За тэгээд би эхлэхээс дуусаад эргээд камера асаая. Эхлэхэд дуусчлаа. Одоо сайхан арцгангаараа хариулаад тэгээд таад гоё ирэх амаар явал над руу холбогдоорой за. Миний хэлсэн ихний дээр нэг юм хөөрхөн хонх байгаа. Энэ хонхыг яагаад хийсэн бэ гэхээр жаахан хүүхдийн батрын дээр ингээд хонх зүүцсэн байдаг шүү дээ. Хүүхд нь ингээд нааш шавтлаамсаа гүүхээр хөөрхөн дуурайд тэрийг болохоор муу юмнаас хамгаалдаг гэж үздэг шүү дээ. Тийм болохоор би эрхэн дээрээ бас ингээд хонх хийж өгсөн байгаа. Тэгээд энэ хонхоо өөрийгөө хамгаалалт. Тэгээд өөрт нь энэ хонхыг ингээд зүгээд энэ ихийг зүгээд яаж надад ингээд ямарч муу юм ойртож чадахгүй гэсэн тийм бодлыг өөртөө суулгах хэрэгтэй. Ер нь хүний бодол гэдэг хамгийн хүчтэй зүйл ингээд чинь чамайг юунаас хамгаалж чадах маш хүчтэй зүйл гэдэг байхгүй чи ямар ч ингээд мундаг том лам бүгд өрцнөөс илүүтэйгээр чи бодолтой л ингээд би энэ надад байгаа болохоор би ингээд хамгаалцсан гэсэн тийм бодлыг чи ингээд өөртөө бат суулгаж чадах юм бол тэр зүйл чинь хамгаалт болно гэсэн. Тийм болохоор би гоё одоо энэ хонхыг бэлгшээгээд ингээд гоё хамгаалт миний хамгаалт юм аа гэдэг энэ хонх миний гаранд энэ хонх их хоёр байхад намайг ингээд юу ч дийлж чадахгүй ямар ч харам юм надад наалж чадахгүй гэсэн утгаар ингээд гоё зүүж аваасаа гэдэг энэ хонхыг хийсэн байгаа шүү. Ингээд өнөөдрийн блог энэ хүрээд дуусч байна. Блогоо ерөөсө төгсөж байгаагүй тэгээд өнөөдөр анхудаа ингээд хамгийн сүүлийн төгсөж жоохон үгэлээд дууссан чи юу юм бэ? Тэгээд дараагийн өмчлөгийг хэдүүлээ гоё гэрээ танилцуулсан бичлэг оруулнаа. Би бол оруулаад яваадсан байгаа тийм амарчсан. Оруулна. Өнөөдөр хүмүүсийн бичлэгийг харсан чинь хүмүүс аягүй лайлах гоё байна амьд юм лээ. Хэдэн мянган доллар, хэдэн мянган вон маань гэдэг. Нах тийм амар аюутай бичлэлтэй. Тийм амар тийм хүмүүс шиг лайк гоё байршдаг. Гэтэ яг гуанжуудад хамгийн анхны орсон баримтсан гоё бичлэг хийгээд хадгалаад үлдээч гэж бодсон. За тэгээд тийм байна. Дараагийн бичлэг бодохгүй үлцээ баяртай.